Амар мэндүү. Мэлми тунхлаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкаст 2 дахь сувга газрын гаваас хэмээн нэрлэв. Description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад арахтал хангалттай. Ардын дууны домгууд. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэн үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдөр зориулв. Тэнгэр багангүй нэг дутуу, уул бүслүүргүй нэг дутуу, далай бүлүүргүй нэг дутуу. Төрийн найрт эртний цагаан дууг их болгодгийн учир. Эрт нэгэн цагт Чингис хаан төрийг тэтгэн бүлгээ. Хааны их өөлөн үжин зарлиг болров. Манай дээдэс 3 үе архины шалтгаанаас эндэл болсон учраас архийг чанга цаазалсуугаа гэв. Богд эзэн ажилалт номын журмыг төмөн үсгийн төрөө болгон эрхэлсэн тул эхийн зарилгаар улсын хэмжээнд чанга цаазалснаас найр наадам бэлэг ёроол дуу шүлэг ховор болж ард олны сэтгэл сэргээх цэнгэл болон тэнгэрл усын эзэн дүргэх дээж цацал тасран эс баяснаар гамшиг олон болсон нэгэн учир буй. Чингис хаан нэгэн өдөр өөрийн биеэр хойд зүгт морилж хол газар дах нэгэн өндөр уулан дээрээс бараалбас ард нэгэн бүхэл айлууд үзэгдэн тэр газарт төрөл бүрийн мал сүрэг түн бумаар бэлчээрлээд хур бороо элбгээс өвс бэлчээр дэлгэрэн шим хүчин элбэг бүхийг үзв. Эзэн богд биеэр морилон хурж нэгэн айлд бууваас нэгэн өндөр насалсан өвгөн гарч ирлээ. Богд эзнийг угтан залж гэрт оруулан эзэн зочны ёсоор суун амар мэнд асуулцаж цай байран идэ дэвшүүлсний дараа гэрийн эзэн өвгөн бас Монгол хөрөнгнөөс нэрсэн архийг хасын аяганд дүүргэж хийж өгөөд богд Чингис хаанд өргөн дэвшүүлэн настай өвгөн ийн химэн дуулав. Богд Чингисийн зохиосон бүхий Монголын жам ёс. Бурмын амтад сархтаа сүгнэн бүхэн хамтаар найрлая. Хаан Чингисийн зохиосон хамаг Монголын жам ёс. Хатан хорд сархтаа сүгнэн хамт бүгдээрээ найрлая гэв. Тэгэх Чингис хаан архийг мөргөж амсан дуу өргөж хариу сархад барихад ийн химэн дуулрав. Эртний цагаан буйны ёроолоор болсон энэ цагтаа чухаг чандамны эрдэнэ. Чандамны эрдний чанараас болсон танал угаавчирсан юутай сонихон хувь бай гэв. Тэгээд богд Чингис хаан өвөөгнөөс ингэж асуув. Манай улсын хэмжээнд гам болж байтал эрхэм таны энд хэрхэн энэ мэт хур бороо орж өвс бэлчээр дэлгэрсэн бэ? Химээвээс өвгөн. Хүндэт эзэн танаас юугаа нуух вэ? Дээд эзний зарлиг архийг цаазалснаар найр наадам ховор болж сайн бэлэгт дуу шүлэг хөгжим үгүйгээс бэлэг ёроол дутагдан тэнгэр дэлхийн эздэд дээж цацал тасарч сахиус эс баясаад ган зууд элбэг бороо хурдаанч үгүй болжээ. Манай баг зэрэг хэсэг нутгийн ард бид нар хөрөнгөө нэрж төрийн ундаа сархад цэгээ гаргаж дэлхийн эзэнд дээж цацал дэвшүүлэн бэлэг ёроол тавин сайн бэлэгт дууны шүлэг дуулал найр наадам хийснээс шүтэн сахиус бишрээд хур бороо цагаар орж гамшигын үргэлжлэл тасарч орон нутагт шинээр төгөлдөр болж мал сүрэг дэлгэрэн олон бүхэн жарган амуй. Энэ учир цааз дээгүр цэнгэл доогуур химээсэн болоо. Үүнийг санамсаргүй эрхэм хүнд мэддэг бид химээжээ. Түүнээс богд Чингис хаан ордондоо игж ирээд өөлөн ихтэй мэдүүлж зөвшөөрүүлэн архины цэрлэлийг тайлан ийн химэн зарлиг тунхаг тарав. Арх химээгч багхан уваас жаргал, балартал согтвоос муухаг, бэлгийн төдий уваас рашан, бие согттол уваас хор гэжээ. Сархад сүгнэн бэлэгтэй дуудуулан бэлэг дэлгэрүүлснээс олон нийт ганзуудын үргэлжлэл тасарч амар цэнгэлд жаргалан болов гэдэг болоо.
Үүнийг журамлан манай баруун үзэмчин төрийн их найртаа богд Чингис дуг их болгодог. Үүнээр бадруулан манай зүүн үзэмчин төрийн их найртаа эртний цагааныг дууны их болгодог юм. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонсож байна. Чингис хааны төрийн дуулал эртний сайхан. Эртний сайхан ёроолоор энэ сайхан оронд нь эзэн Чингис хааныхаа язгууран ээз Бүрдвэхөө тэнгэр мэт заяатай тэгш таван оюунтай тэнүүн уужим зарлагтай тэнгэрийн минь үрсад билээ. Олон одны дундаас сарны гэрэл тодорхой, олон хүмүүний дундаас яндар мэд чимэгтэй. Сүмбэр уулын оройгоос сүндэрлэж сацраад сүр жавхлант дэлгэрээд сүлдэн бат болтугай. Хамаг номын рашааныг ханхуу чинээгээр хүртээд хаан эзэн Чингисийн өмнө хамаг бүгдээрээ жаргая. Энэхүү эртний сайхан гэдэг дуу бол эрт үеэс уламжлагдж ирсэн дууны нэг. Энэ дууг хууччвал Чингисийн төрийн дуулал буюу сүлд дуулал хэмээн ихэд хүндэлдэг байсан юм. 1930 хэдэн оны сүүлчээс эртний сайхан дууг дуулахаа болж өдгөө бараг мартагдахад хүрчээ. Харин 1936 онд алдарт дуучин агсан Магсар хурцын дугарч ав. Монгол ардын дууны төвөрд оруулж хэвлэсэн нь өнөө үед хурч ирсэн байна. Мөн улсын гавьяат жүжигчин Жагзавын дорж давггүй 1970 онд эмхтэн хэвлүүлсэн уртын дуу хэмээх номд оруулсан боловч үг нь ихэд өөрчлөгдөжээ. Ер нь Монгол ардын дуу, богино дуу, ялангуяа уртын дуунууд цаг үеэ дагаж үг нь өөрчлөгдөж ирсэн байдаг. Тийм өөрчлөлтүүд шарын шашинд ихэд төгж дэлгэрсэн үе. Тухайлбал 19-р зууны эцэс 20-р зууны ихэнх үеийн уртын дуунуудад нэлээд түгээмэл ажиглагддаг. Жишээ нь 13-р Далай лам Төвдөн жамц 1904 онд Монгол оронд ирж жил гаруй хугацаагаар байсан энэ үед уртын дууны төгсгөлийг Ванчин Далай ламда бараа болон жаргая гэж дуулдаг болсон байна. 1911 онд монголчууд манжийн дарлаас гарч тусгаар тогтносон улсыг байгуулж богд Жавцан дамбыг шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрэгт хаанд өргөмжилсэн үеэс дууны үгэнд өөрчлөлт оруулж хаан эзэн богдын өмнө хамт бүгдээрээ жаргая гэж өндөрлөдөг байжээ. Эртний сайхан хэмээх энэ дууны төгсгөлийг хаан эзэн богдын өмнө гэж өөрчилсөн бол л доо юм. Төв аймгийн Заамар сумын өвгөн дуучин өндөр хэмээх зүлтэм мөн сумын 1889-с 1950 он шилв хэмээх дондог агсад 30-аад оны ихээр энэ дууг дуулдаг байсан бөгөөд үг нь дугаржав агсны төврийн дууныхтай адил байв. Харин төгсгөлийн төрлөг нь хаан эзэн Чингисийн авралаар хамаг Монголын эзэн бид хаан сүлд тугийн өмнө хамт бүгдээрээ бишрэн жаргая хэмээн дуулдаг байсан гэж эртний сайхан дууны эцсийн төрлөгийг дугарж авахсан бичиж тэмдэглэн үлдээж. Тулааны үртэй подкаст. Сундаалангийн ногоо. Алтай урайхан ардын найрын уртын дуу. Сундаалангийн ногоо нэхөө суудлыгаа дагаж ургана. Сонхон дуутай гургалдаа нэ сөөгийн дүнгээр жиргэн. Сөөгийн үүр шүн. Хазаар дундан дасгсан хангалхан халиу морнэ хаан язгууртай ах нартайгаа номынхон ёсоор найрлая. Чагтан дундан дасгсан цэмцгэр халиу морнэ Чингис язгууртай ах нартайгаа номынхон ёсоор найрлая. Зилэн дундагссан зэрлэгхэн халиу морнэ зилэм язгууртай ах нартайгаа номынхон ёсоор найрлая. Сойлтон дундан дасгсан сайхан халиу морнэ сүбэтэй язгууртай ах нартайгаа номынхон ёсоор найрлая. Найрлая. Найрлан жаргацгаая.
돌리고 나가자 오르가나디 소녀한 노토 고르고디 Эзэн богд Чингис хаан хийгээд игнэшгүй алдар гавьяад өвөг дээдэс юугаан өргөн дуусан дуу болбоос ховор сонин маргашгүй үнцэнтэй ариун нандин дурсгал мөн буюу. Чухам ийм ховор нандин бүтээлийн нэг бол Сундаалангийн ногоо химээх Алтай уран хаан ардын уртын дуу болоо. Ил дуу нутгийн өндөр настай, цээл хоолойтой, цээж сайтай үе үеийн ахмад буурлуудын дундаршгүй авьяас бэлэг уйггүй зүтгэлийн ачаар уг дууны жинхэнэ их бидэндээ уламжлагдаж иржээ. Дуунд Суут богд эзэн Чингис хаан болон түүний үнэн чанд Шилдэг Баатар өрлөг жанжин уран хаан домогт хөвгүүд болох Зилэм Сүбэдэн нэр алдрыг өргөн дуулжээ. Тиймээс ч дуунд хүч ирхэг гитрэмэг мандаж явсан өвөг дээцээ магтан дуулж өргөмжилсөн хийгээд хүсэмжлэн санааширсан сэтгэлийн өнгө аяс илт шингэсэн байдаг юм. Хэдийгээр уг дууны зохиогдсон он цаг тодорхой бус боловч агуулга үзэл санааны ерөнхий төлөвөөс аж ахуул Монголын их эзэнт гүрний үетэй холбон үзэж болох мэт санагдана. Ямар ч атгаа энэ дуу 500-аас 700 жилийн урт замыг туулан иржээ хэмээн таамаглаж хэлж болох болов уу? Уран хаан нар энэ дууг алив нэгэн найр цэнгэл бүхэн дуулдаггүй. Зөвхөн төрийн их баяр ёслол буюу ноёд дээдэс ахас ихсийг хүндэтгэх найр наадмыг ихлүүлэн магнайтан дуулдаг юм. Өөрөөр хэлбэл төв халахууд наадмаа төмөн ихээр найраа хуур магнаагаар эхэлдгийн нэгэн адил Алтай уран хаачууд наадмаа Сундаалангийн ногоо дуугаар найраа баруун цагаан нутаг үлэмж буян дуугаар эхэлдэг байна. Ил товчоо сонины 1997 оны 3 дугаар сарын дугаараас Шунаан дууны домог. Ойрдын нэг аймгийг тэргүүлсэн ноён хов хутгуурт итгэж Шунаа Баатрыг хорлохыг оролдсон боловч хор хүргэж чадсангүй. Гэвч ноён хорлох санаанаасаа ухарсангүй нэг арга сүв олохыг бодон бодсоор сүүлд нь их цагаан өргөө барьж түүнийг голдуунд нь газрын гүнд гихч малтаж том болгоод түүний дээр хивс твсэж дөрвөн өнгийн хадаасаар тогтож торгоогоод Шунаа Баатрыг өрн ирүүлж айрих дарс өгч согтоон тэр малтсан нүхэн дотор унгаахаар бэлджээ. Шунаа Баатар ирээд их баяр найр хийж архичигээ барьж согтоохоор оролдож бөөгөн дуулаад сүм барьсны дараа бас нэгэн хүн залгаж дуулаад дахин сүм барьж гин. Шунаа Баатар 3 ихчтэй юмсанжээ. Төрсөн их чинь би энэ их найрт дүүдээ нэг дуу дуулаад нэг цөх зарих барий гэсэнд тэдний Шунаад яаж их арх уулгаж согтооё гэж бодож байсан санаатай нь яг таарч болно гэж зөвшөөрчээ. Тэгээд Шунаа их чинь нэг цөх зарих хийж аваад уйрун нарийн дугаар ингэж дуулж гинэ. Үүл мэт харагддаг өндөр хангаан шил үргэлж мөх санагддаг аав ээж хоёр буй хуравчин чинээ үүлнээс хурм өндөр тусарна хургчин байх орчлонгийн алив магтайг мэдвүү та задын цагаан үүлнээс завсрын хур тусарна заталцаж байх ертөнцийн алиг магтайг мэдвүү та гэж дуулаад сүм барьсан гинэ. Шунаа Баатар ихчинхэн дуусан дуунаас эдгээр хүмүүсийн баяр хийж байх санааг нь биеийг нь хорлох гэсэн мэх болохыг мэдээд ихчийн барьсан архийг угаад цөгцөө өгөхдөө ихчинхээ нүдний дохиог үзэж би морио үзээд ирсв гэж хэлээд Монгол гэр дотор эдэ архитай дугаарлан сууж байх хүмүүс болон тэнд сууж байх сайд ноёдыг хүндэтгэн байх санаагаа илтгэж хүмүүсийн аараар гэрийн эргийг даган гарчээ. Монгол хүн
хүний өмнөр гарахгүй ёсон үүнээс үүдэлтэй гин. Ингээд Шунаа Баатар гэрээс гармагц морио унаад зулаад явжээ. Найрлаж суусан хүмүүс архины халуунд Шунаа гинэт явсныг мэдэхгүйгээр Шунаа ирнэ гэж хүлээж суусаар байжээ. Шунаа эс ирсэн цэжиг төрж энэ Шунаа яасныг үзээ тэр гэж нэг хүн явуулж гин. Тэр хүн Шунаа хайж олсонгүй эргэж ирээд Шунаа Баатар морио унаад саадаг номоо агсаж цулаад яваад өгчээ гэж мэдүүлжээ. Үүнээс Шунаа Баатарыг оргож явсныг хүмүүс мэдээд хортой арга нь бүтсэнгүйд Шунааг хүчээр хорлох болж дөрвөн түмэн цэрэг гаргаж хойноос нь нэхүүлжээ. Гэвч баг ихчийнх нь байршуулж бэлтгэсний сайнаар Шунаа Баатарыг дөрвөн түмэн цэрэг хэдий хоол хөөсөн чиг олж чадсангүй гин. Шунаа Баатар найр хурмаас гарч зулаад явсан хойно хоёрдугаар ихч нь Шунаа чухам хаашаа явсан цэрэгт баригдсан эсгийг мэдхээр нууц утгатай үгээр тоор алтан тоногтой бээр алтан бэлийтэй тийм сайхан начин шонхор нисээд явсныг үзв үү та? Уран агаан оёод өгсөн улаан торгон шийдэмстэй тийм сайхан начин шонхор нисээд явсныг үзв үү та? Үзээд өгсөн хүнд үнгэн уужаар шагнана, өчиггүй тавьсан хүнийг үнэн ёсоор торгоно. Хилээд өгсөн хүнд ёсоор шагнана, хилэлгүй тавьсан хүнийг ёсоор торгоно. Бариад өгсөн хүнд барим алтаар шагнана, бариа тавьсан хүнийг бат ёсоор торгоно гэж дуулсан гинэ. Энэ дууг сонсож байтал Шунаа Баатрын баг ихч нь Шунаа Баатрын явсан зүгчиг байдлын янзыг мэдэж байх болохоор нарийн говийн зээрд нааран харж цэрвэн нас баг Шунаа нагц нараа дамжиж урвна. Гинэн зээрд морин дөрөө талдаа ганхан дөрөөд бяцхан Шунааг дөрвөн түмээрээ ядлаа. Гунан зээрд мөрд гуяа талдаа ганхан голчиг бяцхан Шунааг гурван түмээрээ ядлаа гэж дуулсанд хоёр ихчийнхэн санаа амарсан гин. Хожим хүмүүс Шунаа Баатрыг сайшааж давшгүй давааг Шунаа зээр давдаг, даршгүй дайсныг Шунаа ганцаараа дардаг гэж дуулсан гэдэг. Үүл мэд харагддаг. Нарийн говийн зээрд начин шонхор Шунаан дуу гэдэг дуунуудын үлгэр ийм юм гинэ. Энэ дууны гол баатар Шунаа гэж торгуудын нэгэн сайн эр бодит хүн байсан бөгөөд тэрээр тум мэргэн харваач байжээ. Тэр эр зоригтой цэцэн харваач байсан ч гэсэн сүсэг бишрэлтэй болохоор бурхнаа аваад булган голоос холцсон гэдэг. Торгуудын даваа хааны хүү Шунаа хол газар явах болж 80 хоногийн найр наадам хийж байтал энэ хүү төр эвдэх гэж байна гэж эцэг нь хардаад бурханд мөргүүлж бузрыг нь арилгах болж гин. Үүнийг мэдсэн Шунаа төрсөн ихч нь живэрт бор зээрд хоёр морийг тавлаж сойгоод Шунаад өгч үлэмж гэдэг хүний хамт Орос орн руу оргуулжээ. Шунаа үлэмж хоёр шүн унтахдаа хоёулаа гизгээ холбоод унтдаг байжээ. Энэ бол дайснаас сэрэмжилсэн хэрэг юм байжээ. Шунаагийн эцэг нь Монгол, эх нь Орос хүн байв. Шунаа бурхан дахлаа орхиж эхийн төрөл нагцнараа тэмцээд Оросын ижил рүү орон оцсон гин. Тэрээр айхыг мэддэггүй баатар зоригт хүн байсан гэлцэн. Түүний унсан живэрт бор юм уу? Нарийн говийн зээрд морин давшгүй давааг давж хөршгөө газарт хүрдэг гайхалтай хүлэг байсан ажээ. Энэ тухай нарийн говийн зээр дунд тод өгүүлдэг юм. Нарийн говийн зээрд нь найран халайгаа цэрвэн. Насан баг Шунаа нагцнараа тэмцээд оргвол гунан зээрд морд нь гуй талаан ганхнал гулжинхаа бичгэн Шунаагч нь гурван түмээрээ явдал. Дүнэн зээрд морин дөрөө талдаа ганхнал дөрөнхий бичгэн Шунаагч нь дөрвөн түмээрээ явдал. Галун хүзүүн ганц дайлгэн гашуун көг тамхи дайлгэн галдан байн ах Шунаа ганжуураа орхиод оргвол хун хүзүүн ганц дайлгэн хурц көг тамхи дайлгэн. Ховргийн ахлагч Шунаа ховргаа орхиод оргвол цэн хүзүүн ганц дайлгэн цэл хөх тамхи дайлгэн. Цэргийн ахлагч Шунаа цэжгээ хаяад оргвол давшгүй давааг Шунаа зээрд
дарлаа л. YouTube дээр Тулааны үртэй подкаст. Бичлэг таалагдж байвал сэтгэлээ үлдээгээрэй. Ингэснээр та Тулааны үртэйгээ дэмжиж буй юм. Улаан торгон уд дууны домог. Ханхөхийн нутгийн ардын дуунуудаас нэн өвөр мөцнийг нь улаан торгон уд дуу юм. Гансарсан хүний сэтгэлийн үчил гэлтэй энэ дуу зохиогдсон түүх сонин ажээ. Ханхөхийн нутгийн Сансаарай Баянтар гэгч хүний хүү Гармаа гэдэг золбоолог сайхан эр байв. Тэрээр нутгийнхаа нэгэн бүсгүй сэтгэлдээ болж ханилан суугаар тохиролцжээ. Гэтэл нутгийн нэгэн тайжийн хүн хөндлөнгөөс оролцож хүүхний сэтгэлийг урвуулж ис чадсандаа хорсож хошуу тамгын бичээж Гармааг улаастай цэргийн албанд ажилуулжээ. Ингэхдээ бүсгүйд Гармаа ч хэрэг төвөгт орсон. Улаастай шоронд байгаа. Чамааг амьдралаа бодоорой гэж хэлүүлсэн. Гих зэрэгээр ятгахжээ. Үүнд бүсгүй эргэлзэж улаастай явуулсан хүмүүсээр хилдайсан боловч сураг сонсогдсонгүй. Хүлээж цөхрөн гансрахтаа улаан торгон уутыг улаастай явахт нь хийлээ. Улаастай зүгийн шувуу хилтэй төрх минь яагаавэ хэмээн зохиож дуулжээ. Улаастад байвал хил сураг авч болзошгүй болсон тул тайжийн хүү Гармааг нийслэл хүрээрөө хүргүүлжээ. Энэ тухай сураг сонссон бүсгүй хүрэн торгон уутыг хүрээ явахт нь хийлээ. Хүрээ зүгийн шувуу хилтэй төрх нь яагаавэ гэсэн бадгийг дуун дээрээ нэмж дуусан гэдэг. Хожим үйл явдлын ихийг дурсаж алаг хоргой уутыг адуунд явахт нь хийлээ. Агар тагийн шувуу хилтэй төрх нь яагаавэ гэж дуусан гэдэг. Улаан торгон уутыг улаастай явахт нь хийлээ. Улаастай зүгийн шувуу хилтэй төрх минь яагаавэ. Хүрэн торгон уутыг хүрээ явахт нь хийлээ. Хүрээ зүгийн шувуу хилтэй төрх нь яагаавэ. Алаг хоргой уутыг адуунд явахт нь хийлээ. Агар тагийн шувуу хилтэй төрх нь яагаавэ. Хотгойдын унаг дууны домог. Урд нэгэн цагт хотгойдын унаг хэмээн нутаг усандаа алдарсан ажнай хурдан хүлэг байжээ. Тэр хүлгийн эзэн хотол олондоо хоохон гэж алдарсан товуугай. Хонгор халзан мориороо ангөрөө хийдэг, аймаг хушууж дамждаг, ачаа тэшээж зөөдөг, бас дээр нь 10 гаруй хүүхдээч сундалдаг гин. Нэгэн өдөр товуугай ангөрөө хийхээр мордон халиулж явахдаа замын зугаа болгон өөрийгөө тавлаад арлууга гүйдэлтэй 10 гаруйхан гөрөөсийг алдал үгүй намансан хөгшин хоохон товуухай. Тал руугаа гүйдэлтэй 50 гаруй гөрөөсийг ташуу үгүй намансан хөгшин хоохон товуухай хэмээн зохион дуулжээ. Товуугайг даншгийн наадамд хонгор халзан морио уралдуулахаар сойж байхад нутгийн баячуу тааралдаад хэрвээ энэ наадам тамчгийн хүүгийн таравганы ганц төрүүлчихдэг юм бол бид чинь талаар нэг малаа цацаж хайчгаад хөлөг морь хөлөглөхгүй хөл нүцгэн гуйлах чамболцгоно гэж басамжилжээ. Тэгэхтэн товуугай хурдан морил төрүүлдэг юм бол миний хонгорын өмнө өөр хүлгийн тоос ирэхгүйдгээ гэж хэлээд алтан амгайг нь амыг тааруулж татаарай. Алт сайхан зоог нь аяар гуйдаарай. Мөнгөн зүү зайг нь мөрийг нь татуулж татаарай. Мүлгөр хөөрхөн зоог нь аяар гуйдаарай гэж дуулжээ. Ийхүү даншгийн наадам төрүүлж ирчхэд хөлсөө хосуулж байсан хонгор халзныг харсан нөгөө баячууд амаа барьцгаан. Азрага дугаар авсан ч алдаахгүй морь байжээ. Гэхдээ товуугай их л маадгар нарахгүй.
Цуутын цагаагч гүүний азрагаатуг цолмон цоохор унахтай наамалсан ч өгөхгүй дээ гэж хэлэнгээ. Хаад ноёдын үүдэнд хазаарч үгүй ганхуулан хазаарлахаар ирсэн жаалуудыг харан гайхна. Ноёдын үүдэнд ногтч үгүй ганхуулан ногтлохоор ирсэн жаалуудыг нойр хоолгүй гайхна гэж дуулжээ. Хожимо 25 наснда хонгор халдсан морь уяан дээрээ уяач олныг ихэд баясгасан юм гэдэг. Гарааны газар руу гарсан мордын араас хонгор халдсан ганцаараа торолцтлоо шогшиж очичхоод барааны газарт ирэхдээ харин барааны холоос төрүүлж ирсэн юм гинвлээ. Ийхүү ирэхдээ эцэж ядраад ч тэрв энэ насны химэлнж болсон уу? Хангантал янцгаагаад унсан юм гэдэг. Уран сайхан толгойг нь газар хүргэлгүй тоссон товуугай хонгор халдсныхаа молор эрдний толгойг өвөр дээрээ тавин уйлан хайлан суухдаа. Унганы дотроос урдаа хүлэг гიშгүүлээгүй. Хүлгийн дундаас хүний нүдэнд тодхон дээр бүрэн шүдтэй дээдсийн наадамд төрүүлээд дээрээ унсан жаалаа дээлийн хамбаар шагнуулваа гэж дуулсан юм гэдэг. Энэ цагаас эхлэн морин дуртай Монгол түмэн хотгойдын унаг химэх домог дууга улам цааш баяжуулаад унагнаасаа уюулаад даагнаасаа давхиулаад 7 дан шиг наадамдаа 7 удаа төрүүлвэ. Хотгойдын унаг хонгор халдсан морь 25 наснда хоохон цоолыг олвоо гэж өнөөдрийн хүртэл 8 настай болчраас 80 настай өтгөс маань хүртэл дуусаар. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Ардын дууны домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Дөрвөн цаг дууны домог. Ялагдсан улсын хаан Гүнжээ их цэргийн жанжинд өргөн барьжээ. Ирэх танх бас санаа муутай Гүнж Баатар эрийг хэрмэн хашаанаасаа гадагш гаргадаггүй байв. Цэргүүд жанжнаа хүлээсээр. Өвчин дахал гарч зовлон өдрөөс өдөрт нэмэгдлээ. Баатар жанжин жаргалдаа ташууран зингсээр. Түүний араас явуулсан баатрууд усанд хайсан чулуу шиг сураг чимээ алдрана. Ирэх Гүнж ирсэн баатрын учрыг асууж танаа хаантай одоохон уулзуулна гэж туглуулж байгаад хөнөөдөг муу арга зайлыг шадар хүмүүстэй зааж өгснөөс болоод тийхүү зовлон гамшиг тасрахгүй байжээ. Эзэн нь эргэж ирэхгүй удах тусам цэргүүд гайхсаж байв. Морин хуурч өвгөн баатрууд яагаад эргэн ирэхгүй байгаагийн учрыг гадарлан би явъя гэж гуйжээ. Хуураа үүрээд ном сумаа агсалгүйгээр одов. Өвгөн хуурч харь хааны хашаа хэрмийн гадна хурч очиод хуур юугаа уянгалуулан татаж 4 цагийг хайлжээ. Ардын сайхан дууны аяыг шиг ордон цойрайлахад 4 улирал ээлжлэн байдаг унган нутаг нь жанжны нүдэнд хөхрөөд ирэв. Тэр жанжин угасх юм бослоо. Түүнийг яагаад ч тогтоож дийлэхгүй гэдгээ муу санаат Гүнж ойлгоод үхэт хин газар унсан гэдэг. Ингэж дуу жаргал зовлон хоёуланг өөртөө агуулах домогтой ажээ. Сэлэнг аймгийн Түшиг цагаан нуур сумын торгуудуудын дунд нэгэн дуу ихэд тархсан ажээ. Өөрийн гоо үзэсгэлэнгээрээ нутаг усандаа алдаршсан Дүрлээ, Тоодоо гэдэг эгч дүү 2 охин байжээ. Эгч Дүрлээ нь том алагнуудтай, дуграг бор царайтай, жирэмлэж гөрсөн олон салааг эзэхтэй, моринд гарамгай, иршүүд хурц авиртай хүүхэн байж. Харин дүү Тоодоо нь ижигээ дуурайсан төлөв даруй, уян зөөлөн, зургийн хуар шиг инхри ялдам нарийнхан цагаан охин байжээ. Тэднийг 1000 цагаан хонтой шандас сайд хүлэгтэй ирсэн буусныг дайлж зочилж байдаг найр наадамд дуртай
сайхан жамби химэн алдартай нилээд чинэлэг айл байсан гин. Охид өсөж нас бий гүйцэж гоо үзэгслэн бүртгийн хэрд сүү тавьж бэргүй гайл мундсангүй. Тэгтэл нутаг ушуунда уралдах барилдах харван намнахтаа цуутай бие бялдар царай зүсээрээ хүндлэнгийн хүн эндүрмээр өөр хоорондоо төө зайгүй төстэй самба жимбэ гэдэг хоёр ихэр залуу байж гин. Тэд дүрлээ тоодоо хоёрыг ихнэр болгон авахар шийдэж сайхан жамбинд ёс төр барин очтол ядуугуулгачнаар нь дуудаж нүүр өгсөнгүй буцаажээ. Зориг хэрэг бүтсэнгүй тэд сэтгэл гансран буцаж одохдоо хуцсан хамартай хулыгаа хурдан гэж саналаа хөө. Хулган жилтэй чамаага эвэлэ гэж саналаа хөө. Мөстийн цагаан даваага мөндөр буулгаж давлаа хөө. Мөгөөрсөн гэлгэрийн хойноос мөнхийн согтуу явлаа хөө. Гэлгэр хүүхэн гэсэн торгууд үг. Гэвчих тэр хоёрын үнэнч хайрын сэтгэл үгээр гарсангүй. Янаг амаргаа мөрөөдөн явсаар голын шугуйг хөдлөсөн гургуул туулай хоёр нь хөө. Голд зүрхийг догдлуулсан дүрлээ тоодой хоёр нь хөө. Арын шурааг хазлуулсан аргал угалц хоёр нь хөө. Амин зүрхийг оволзуулсан дүрлээ тоодой хоёр нь хөө. Дэрвээ дэрсэн дээврийг дээсэн аргамжаар даруулна. Дилсээ дэрсэн зүрхийг чинь дэрвгэр хогчонгоор даруулна. Буцлаад ирсэн цаагч нь булгийн усаар даруулна. Булиглаад ирсэн зүрхийг чинь бүлтгэр хогчонгоор даруулна гэсэн гуниг уйрал холсолсон энэ дууг тархжээ. Хогчин гэрийн эзэгтэй гэсэн торгууд үг. Хожим нь тэд нууц далдын холбоотой болж Эрдэнэ вангийн хушууны наадан болж төм түжигнэж бум буужигнаж байх үеэр сэм нийлэн нар жаргах өдрийн зүг өвөг дээдсийнхээ нутаг ховог сайрыг зорин аз жаргалаа хайхаар оджээ. Цагаагч нь дахиад жилийн шинээр Сумьябэсийн хушуунаас ардын журам цэрэгт илсэхэр 40 гаруй ир мордож хяактыг чөлөөлөх тулалдаанд орохдоо энэ дууг дуулж хүлгийн туурай тажигнуулж сэлэм гэлэлзуулан довтолсон гэдгийм. Ийхүү хайр сэтгэлийнхэн эргчүүлэг эрен тэнцэж явсан хоёр залуугийн янгийн дуу ардын хувьсгалын үйл хэрэгт аяа өргөсөн гинвэлээ. YouTube дээр ардын дууны домгуудаас хүргэж байна. Таалагдж байвал сэтгэлдээ үлдээгээрэй. Эр бор харцаг дууны хоёр домог. Эхний домог. Хуучин Түшэт хаан аймгийн Дайчин Бэсийн хушуу. Одоогийн Дундгов аймгийн Сайн цагаан сумын нутагт тэнгэр тэтгсний 50-аад оны үед харцаг гэж нэгэн сайн бүх амьдарч байжээ. Ядуу эмэгтэй арслан гихчийн ганц хүү харцаг багаасаа бяртынхээ ихтэй хөдөр том эр бөгөөд хушуу нутагтаа барилдаж эхэлснээс хойш наадан болгон төрүүлж түүнтэй эн зэрэгцэх бүх тэр нутагт үгүй болов. Харин туйлын ядуу зүдүүгийн ирэхээр олноос гуйлах гун амьдарч явжээ. Тэднийг их газрын чулуунд улаан хадны агуу гихчид амьдарч байсан гэж. Тэр нь одоо ч байдаг гин. Харцаг нэгэн удаа их газрын чулуунаас зүүн хойш 20 км дорших Сүмбрийн цагаан булаг гэдэг газраас нэг эрвхэр хулгайлан үүрч мөнөөх агуудаа авчран шарж идэж байтал үхрийн эзэн мөрдөөд иржээ. Гэвч үхрийн эзэн "Миний үхрийг та авсан бол би юу гихв? Танаас юу ч авахгүй" гэж хэлээд явжээ. Харин харцаг хүний үхэр хулгайлж идсэндээ ихэд харуусч гомдон хушууны ганц бүх ингэж амьдарч бүх хүний сайхан нэрийг гутааж явах ч гэжтэй. Ер нь хушуу ноёндоо бараалахыг эрх биш харж үзэх байх гэж бодсоор хаалга хадны ойролцоо байсан ноёны очив. Гэтэл харамж харгас хатуугаараа зартай засаг ноён үржин дорж "Отог хошоо бузралсан өөдгөө гуйлах чинь чамд өгөх хоол байхгүй. Даруй зайл" гэж хэлжээ. Харцаг ноёндоо гомдохын эрхээр гомдон нутаг орносоо зайлан явхаар болж аар сар эд хогшлоо баглаж үүрэн ээжигээ дээр нь сулгаад
баруун хойд зүгийг чиглэж авсан гэдэг юм. Тэдний зам таарлцсан газар бүхэн идүүгээ харцгын хад, харцгын булаг, харцгын таг, харцгын агуй, мөн зодох, савх, сайрын шанд, сайрын бууц гихчлэн нэрлэгдэж үлджээ. Тэнд одоо хэсэг том хад чулуу байгаа нь харцаг дүшийн хаднаас авчирч сууж амарч байсан, бас тулга засаж ээждээ цай чанж өгч байсан хад гин. Харцаг хошуу ноёндоо гомдон энэ нутгийн бүх надаар дуусах болтугай гэд зодгоороо газар ороолгож байсан газар нь савх, зодох гэсэн нэртэй болжээ. Харцаг маань нутгаа орхин явж байхдаа нэгэн дуу зохион дуулж явсан нь идүүгээ монгол хүний хиймрийг сэргээж найр наадмын сүл дуулал болон уянгалж байдгийм. Энэ бол эр бор харцаг хэмээх дуу юм. Эр бор харцаг нь жигүүртэн дээл хүчтэй, арслангийн зулцх нь агуухан дал ирэгдэг. Сайр шандын усыг шавхаж уугаад баршгүй, хилж доромжлоод баршгүй. Аяа хөөрхий, алдраа минь үзээ. Гих мэтээр дуулдаг нь үнэхэрийн их бүх харцгын амьдрал нутаг устай холбоотой юм шиг санагдана. Тэгээд ч уг нутгийг бүх цөөнтэй болсон гэдэг. Харин харцагнаас барахад шарлыг нь аваачиж ууланд тавин тайж тахиж байсан нутаг усныхан олон сайн бүхтэй болсон гэдэг домог яриа бий. 2 дугаар домог. Эртээр үед говь нутагт Найданжавих гэдэг нэгэн баян айл байжээ. Тэр баян айлын хаяа дагаж хар гэрээ ширлэж, борив бохис хийх завгүй шахуу хар бор ажлыг нь хийдэг ганц бие Арслан гэдэг ядуу эмэгтэй байж. Орчлонгийн хүмүүний ёсоор Арслан бие давхар болсонд Найданжав баяны авгаагаас эхлэн харь ойрынхан гайхаж хэнийг нь хүүхэд байх нүв гэж шивэр авир үг яриа Найданжав баяны чихэнд хүрэв. Найданжав баян учиргүй гайхан дог дохуу хийж манай зарц Арслангаас хэнийг хүүхэд гардгийн бол ямар амтан гардгийн бол гэж айл хэлсэн аяг тагшим ууж амныхаа зугаа гаргаж явдаг байжээ. Нэгэн өдөр Арслангаас 10 сараа гүйцээсэн сайхан хүү төрөв. Бадрун хүү төрсөнд цөм баярлаж ижи ахай болж сүйд болжээ. Хүүхэд хоног хоногоор өсөн нэхий үлгэд өөж багтамгүй марайлаг бүх шинжийн хүү байсанд Найданжав баян харах бүр гайхаж манай авгаагаас нойтон сормостой юм унаагүй байхад хань ижилгүй ганц би бүсгүйгээс ийм сайхан хүү төрөх гэж надад эдийн буян байлаж үрийн буян байсангүй дээ гэж ирээдүй хойчтой бодлогоширдаг болсныг нь хэдийн ажиж мэдсэн авгаа нэг өдөр Арслангийн хүү ямар хөөрхөн юм бэ? Хоёулаа өргөөд авчихъя. Зарим нэг нь муу хэлэн л биз. Зарцаасаа авлаа инэ тэрэг нь л биз. Арслан багаасаа манай цагааг уулаа хөөрх юм ин. Амны хишгэн байгаа бол энэ хүү бид хоёрын буйныг хүртэх юм билүү? Гэхэд Найдан баян зөвшөөрч тэгэхдээ багш ламдаа үзүүлж өдөр судрыг нь хилүүлж авъя гэж тохирчээ. Нэгэн өдөр Найданжав баян авгаатайгаа хөрөө орж багш ламдаа үзүүлж учраа хэлэхэд багш лам нь удаан үзэж сууснаа. Буян заяанд чинь сэв суулгаж мэдэх, бусдын хилэн хөдөлгөх, буйныг чинь барж мэдэх хүү байна. Бага газраа барцад ихтэй баруун хоошоо хүн дагаж явах болвоо да. Үйл заяа хоёр нь тэгш биш, үлзээ муутай. Үргэлжэл нэр нь гарч мэдэх адар maaтай золиг юм. Өөртөө мэддээ гэжээ. Найданжав авгаатайгаа шүн ирүүд нэгэн бяруу өгсөн тухай зарцнаар нь таагүй мэдээтэй өгцөнд багш ламын минь айлцсан үнэн боллоо. Арслангаас ариу юм яаж гарах вэ? Ад шулам гэдэг нь мөн боллоо гэж хэлээд санд минь үүр шүнөөр ачаалан Арсланг нялх хүүхэдтэй нь талын улаан гэдэг газар 5 ямаа тань орхиод нүүжээ. Тэрнээс хойш муу үг модон улаатай гихчээр цуурхал яриа айлаас айл дамжин өдөр ирэх бүр үнэн хачин хоёр мэдэгдэхгүй болж Арслангийн хүү
Аргагүй шулам гин. Үнсэн дээр хөрвөж өлөн хөгчөнд болоод үдшээс үүр цайтал үлдэг гинэ. Гих цуу яриад игцээр ойр хавийн айлууд нь нүүж явсаар ойр айл амтан үгүй болов. Нэгэн өдөр босоо ороолон болсон хүүг жинс цутгаж амьдаар нь газар булж дарах хүмүүс ирэх гэж байгааг дуулсан Арслан алаг үрээ амьдаар нь буулуулах болсон муу заяанда гомдон дэмийлүүлж хоол нойрноосоо гарцуутал хэсэг жинчид ирж ойрхон бууж гин. Арслан хүүгээ хөтлөн жинчид дээр очиж зовлон жаргалаа ярихад жинчдийн даамал бололтой ахимх байрын хүн хэлжээ. Юу нээхэн богчөөхөр байх вүлээ. Ядуу дорд бүсгүүгээр дог хийж алаг үрийг нь хөнөөн гэдг нь ямар бузар ёсов? Бүх байрын бүдүүн хүзүүтэй, өргөн шанаатай, өсөлт сайтай хүү юм. Нялх амтныг алуулахаар надад өгчих. Би олон хүүхэдтэй. Олон охин хүүхэдтэй хүү юм. Хэн нэгэнд нь хантай юу? Гэхэд Арслан хүүгийнхээ мууг нь үзэхээр амьд явбал алтан аягнаас усуун гэдэг үг бий. Алста амьд жуулцах юм билүү гэж бодоод хүүгээ өгөх болжээ. Аянчид үнжиж хоноод явахдаа эдэшний малаас хідэн хон ямаа номхон морь нэгийг өгч нутаг усаа зааж зурч өгөөд явахдаа хүүгийн нэрийг асуужээ. Арслан нэр өгөөгүүдээ бантаж самгарцсандаа хур харцаг гэж хэлжээ. Өргөж авсан хүн нэрийг нь ихэд бэлэгдэн явснаас хойш хэд хонсны дараагаар хошууны тахар түшмэд лам нийлсэн хідэн хүн буу шидэмтэй давхилдан ирж хүүг асуухад хүүгээ холын жинчдэд өгснөө хэлжээ. Манай нутгаас холцноос хойш боллоо гэд давхилдаад явчихлаа гин. Тэрнээс хойш нэгэн хэсэгтээ улаан уулын өвөлжөө хаваар отторчин жинчин гуйлагчин түүлэгчин үзэгдэх нь ховор болж хэдэн жилийн дараагаар Арслангаас бас дахин нэг хүү төрөв. Тэр хүү мөн бие бэлдэр өсөл цайтай бөгөөд ээж нь хүүдээ эр харцаг гэж нэр өгөв. Хүү өсөж торинсоор 16 хүрв. Хавар айл амтны хатуу хөтүү тусалсан бяртинхээ ихтэй хүүг хүмүүс ихэд сонирхож заяаны бүх хүү төржээ гэж ярилцдаг болов. Эр харцаг 17 орчим наснда хошууны наадам чөвгөрч хойдын жил нь ноёны бүхийг хайж ихэстэй эцэг хэлгэнүүснээс хойш ноён барилдах эрхийг нь хорив. Эр харцаг гомдохын ихээр гомдож барилдалгүй хэдэн жил жинтэйх зэрэг ажил эрхэлж байхдаа их газрын чулуу хаваар нутагтай ингэн ишин охин гуа төгс гэдэг бүсгүйтэй танилцж ханилах үед эцэг ингэн ишин эр харцагтай биш хошууны мэрэн цэрэн гаваа гэдэгтээ нийлүүлэх гэснээс зөрчил үүсэж сүүлдээ гуа төгсөн эр харцагтай уулзах болзоот газар очиж явахдаа хаврын шуурган төрж уужуугийн бууцанд осгож өгсөн гэдэг. Сүүлдээ энэ газрын нэр Гуа гуй гэдэг нэртэй болжээ. Хайртай хоёрын явдалд илэрхий орж эрх мэдлээ ашиглаж оролцсон хошуу ноён болон эхэстэйдэс ард олны дургуутсал хилэнгээс салахын тулд Арслангийн анхны хүүгээр дөрөөлж энэний ах нь босоо ороолон бол төрөөд оцсон газраа төвэж гин хүрээний сайн ламнар арай гэж дарсан гинэ. Энэ бол бас түүнээс дутахгүй гай төвөтгөр тарих амтан байна гэж цуурхал тараажээ. Хошуу нутгаасаа хурдан зайлуулах гэж хөөх босонд эр харцаг аргагүй эрхэнд нутаг хошуугаа орхиж авах болсондоо хэдий гунж гутравч эр хүний уужуу ухаанаар төрсөн нутаг хошуунд минь бүхийн удам битгий тасраасаа гэсэндэ ноёндоо хэл өгүүлв. Би нутаг хошуунаасаа явах боллоо. Нутаг хошуунд минь бүхийн удам бүү тасраасаа гэсэндэ зодог шуудгаа танд өгүүллээ гэсэнд ноён ихэд уурлаж чиний баастай зодог шуудгаар би яах юм? Бошуухан хөөж зайлуул гэж илж тахрууд сөргүүлэн тавьсанд ихэд гомдсон эр харцаг гэрээ үүрч дээр нь ээжигээ суулгаад ах хур харцгийг өргөж авсан хүнийг сураглан тэр нутгийг чиглэн явахдаа анх ингэж дуулжээ. Эр харцхан жигүүртэй хүчтэй шүү.
Эдэрхэн залуу насандаа даанч ажимгүй явна да. Аяа хөөрхий алдраа минь үзээ гэж дуулж явахдаа ноёны олон адуу мал усалдаг худгийн амийг тэртээ уулнаас чулуу үүрч ирээд тагалсныг яаж жоролдоод нээж чадаагүй юм гэдэг. Ир харцах цааш явах замдаа Арслангийн зулцх нь хөө агуудаа эргэлдэндээ хөө амаргийн сэтгэл нь хоёр биедээ жигүүртэй шүү гэж дуусаар явахдаа нэгэн уулын ингэрт ирж зодгоо тайлсанд зодог нэртэй уул болж зодог шууд гараа газар савсанд савлаг нэртэй болжээ. Ингэж ир харцаг гомдож бухимдаж явахдаач нутаг хушууныхаа ядуу доорд олны тус сэтгэлийг бодон уйрахтаа би ерөн тоогүй юм хийжээ. Ноёны худгийг дарснаар ноёнд биш доор доолнд гай зовлон авчирч олон мал сүрэг хүн зооны ус ундыг тасаллаа гэж гимшин явж нэгэн газар хоноглохдоо шөндөө хад чулууг хаман татаж улаан гараараа ус ундрах сайтай ус гаргасан нь анхандаа сайн ирийн ус нэртэй байснаа сайн шанд болсон гэдэг. Сайн шандын усыг шавхаж яаж барах вэ? Сайхан төрсөн хүний үрийг доромжилж яаж барна вэ? Аяа хөөрхий алдраа минь үзээ. Булаг шандын усыг булж дараад барахгүй. Буянтай төрсөн хүний үрийг бузарлаж гүтгээд барахгүй. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Хажуу газрын ногоо нь халиуран найгаад хүрэнтэн харшгүй хүчтэй хүнийг хавчиж ундаа хөөнвэ. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Хөдөө талын ногоо нь хөхрөн найгаад ганхан хөөрхий бүсгийн үрийг хөөж туудаг нь юу вэ гэж дуулж гэрээ үрж ээжигээ суулган яваа нэгэн хүчтэн ир харцхийн тухай үг яриа айлаас айлд дамжиж амнаас ам дамжин явсаар ахыг нь өргөж авсан хүн дуулаад хөсөг унаатай ухтан тосож гэр орон төхөөрж мал сүрэг тастаж өгсөн гэдэг. Тэрнээс хойш ир харцаг, хур харцаг гэдэг ах トゥ хоёр бүх наадам бүхэнд төрүүлж байжээ. Үүнээс үсэлтэй ч юм уу бүүмэд бүхийн удам баруун хойд талдаа гарсан гэдэг домог бий. Баян нуурын элс дууны домог. Зүүн говь сумын нутагт Хулстын бөөрөг гэдэг газар данзны хулцнаагийн нутгалдаг байлаа. Хулцнаа найр наадам дээр уртын дуудуулж хаяа туйл хайлдаг хүн байжээ. Тэр нутагт шулганаа жавдан гэдэг царайлаг бүсгүй байж жавдангийнх баян нуур нарийн голоор нутгалдаг байв. Нутгийн залуучууд жавдан цээтэн хайдаг байжээ. Хулцнааш босгооцорсонгүй. Гэтэл жавдан нутгийнхаа нэгэн залуу сэтгэлтэй юм байж. Энэ үед Монгол оронд ардын хувьсгал хараахан мандаагүй 1914-өөс 1915 оны үе байв. Хулстын бөөргийн хулцнаа хөөрхөн бүсгүй жавданг өөр шөнийн цагаар хүчээр оргуулан гэртээ аваачжээ. Хүний газар очисон бүсгүй хайрт амаргаа мөрөөдөн ийхүү дууллаа. Хул хээрийг эцээсэн хулстын бөөргүү хөө. Хоёр янгийг салгасан хуйлгүй хулцнаа чамааг хөө. Эрвгэр хээрийг эцээсэн элсэн бөөргүү хөө. Эвтэй янгийг салгасан эйгүү хулцнаа чамааг хөө гэж дуулжээ. Дөрвөн настай бор дууны домог. Халх голын хошууны захирагч Гандан бэйлийн адун сүргийг хариулдаг Барамсайн Сэрэтэр гэж өндөр гойлог нуруутай сайхан дуулдаг хошуу нутагтай нэртэй дархны тоонд ордог авиаслаг залуу байжээ. Хошуу захирагч энэ байдлыг мэдээд толгой дээр цаг хөр хагалж болзоншгүй.
гэж дотроо имэж би дүүхэндээ хавчиж эхэлжээ. Өөрийн дүү хүүхэн альмаад Сретер сэтгэлдээ болсныг Ганданбейл мэджээ. Иймд Сретер Ганданбейлийнхээс хизээ нэгэнд цагт зайлж таарна. Эдний адуун сүргийг хариулж байгаа үедээ ямар нэгэн аргаар газрын хоол унах ганц сайн морьтой болъё гэж бодож байтал Ганданбейлийн нэрв дэнчин ланс гэгч Сретерийг чи Бэйл дэмэл хазаарын мөнгөнд хоног хийж өгөөд Бэйлийн адуун сүргээс гачин ламын сэтэртэй хүрэн морноос өөр 2 сайн морь ав гэжээ. Сретер дуртай наргагүй зөвшөөрч хэлсэн ёсоор эмээл хазаарын мөнгөнд хоноглолыг маш сайхан хийж өгчээ. Тэгээд адуун дотроос дайгтай ганц бор даагыг нь авахар зүслээд 4 жилийн дараа ямар морь болсон байхыг нь та хараарай гэжээ. Нилээд хэдэн жил өнгөрч сүүлдээ Сретерийг сэтгэлдээ хүүхэн альмаатай нь уулзуулахгүй мөрдөн мөшгөж уугуул хушуу нутагтаа амьдрах боломжгүй болгов. Нэгэнт өөрийн нутаг орондоо байх боломжгүй болсон Сретер амьдралын шин замд орж бор морио унан хар хушуу шивчин баргын нутаг руу явахдаа 4 настай халуун дуг зохиожээ. Ганцхан эмтэй борд минь газар хаанаас холдох вэ? Ганданбейлийг хэцүү биш бол бид хаанаас ингэх вэ? Гэж эхлээд ганцхан эмтэй бор минь гачингийн сүргийн унганда газар нутагтай харий гэсэн Ганданбейлээс айгаад байна. Нанжин ирээ модыг минь 8 болгон тэхээргүй 8-аар дарсан гизгийг минь 8 хушуунда гүйцэхэргүй гэж зохион дуулжээ. Мөн нутгийн ардууд Сретер зориулаад золчин халхан жилийлээ. Золдоо бидэн гялаала. Бүдүүн халхан жилийлээ. Бүгдээр бид гялаала гэж дуулжээ. Сретер шивчин баргын хаад ноёд феодлуудын хооронд гарсан зөрчил улам ширүүсэж тэр хушуунд амьдрах нөхцөлгүй болоод аргагүй эрхэнд хушуу нутаг руугаа зориход хүргэв. Сретер хариу болгоод талын говийг тархай хамхуул идлэгдлээ. Танихгүй шивчин тарчилсан тавьсан миний буруу юу? Таваар тавьсан гизэг минь талын бутуул шиг саглаагаад байна. Таньж мэдээгүй шивчин явсан тавлан уутаагаас болвоо даахөө. Ургуулж тавьсан гизэг минь уулын бутуул шиг саглааж байна. Урд үзээгүй шивчинтэй учирсан миний буруу гэжүү гэж дуулсан гэдэг. Өндөр модны нөмөрт өнөө өглөөг өнгөрөөж байна. Өөрийн бие ганцаарааж өдийхөндөө дортоогүй байна гэж дуулж авсаар нөмөргийн ууланд ирэхэд нутгийн байгаль улам үзэсгэлэнтэй сайхан харагдана. Ууланд байгаа бууг нь уйхан дуугаар урамдаад байна. Уйхан дууг нь сонсоход вангуан хушуу санагдаж байна. Хатанд байгаа хандгай нь хатан дуугаар урамдаад байна. Хатан дууг нь сонсоход халахын нутаг минь санагдаад байна гэж дуулав. Улмаар халах голын зүүн динж дээрээс халахын 4 сүмийг хараад 4 настай бор минь 4 жилийн өргөөтэй дөрвөлжин харагдах бараа нь халахын 4 хансруудаа босоо чихтэй борн богдын ганчхийн сүрэг буцаад нутагтаа очив гэсэн буцмал альмаагаас эмээлээ. Ганцхан эмтэй бор минь Ганданбейлийн сүрэг газар нутагтаа очив гэсэн Ганданбейлээс эмээлээ гэж дуусан томогтой юм билээ. YouTube дээр Туулааны үртэй подкаст. 4 настай халуун дууны өөр нэгэн домог нь ийм юм. Сэцэнхан аймгийн Гандан Данчин Цэрэн Бэйлийн отгийн Барамсаа Сретер гэдэг хүн анхын дууг зохиожээ. Барамсаа Сретер Ганданбейлийн шүтдэг төвдийн гачин ламын адуун сүргийг манаж байхдаа нэгэн эрмэг гүнээс босоо бор унах төрөхт нь ганцхан эм тавьжээ. Ганданбейлд сэтгэлдээ бүсгүйгээ алдаж гадуурхагдсан Барамсаа Сретер халахын голын морины 8-аачин нэгэн баян данжаадын адуг 4 жил маллаж байв. Энэ хугацаанд гачин ламаас худалдагдаж ирсэн олон морьдын дотор эмтэй бор морин байж тохиролцсон хугацаа дуусаж баян данжаад их шан хүс өгнө гэхэд газар хитрэглэх ганц морь хайрлаач гэж гуйжээ. Баян данжаад адуунаас дуртайгаа гэв.
Хүн унуулдаггүй амгалан бор морийг шилж авахт нь баян данжаад юу ч хэлсэнгүй. Харин ч олзуурхаж гин. Ингиж босоо мэндэлсэн ганцэг эмтэй бор унаг Барамсан Сэрэтрийн морь болсон түүхтэй юм. Барамсан Сэрэтрэ хайлаараас хойш мэрэгэн голын орчимд орших наагантай нарснаас баруун үзэмчний нутаг дөнгөнөх улаастай гэдэг газрын хооронд хоногтоо явж Гандан бээлийн гэрийн хаяагаар морины хурдаар давхин өнгөрөхдөө 4 настай бор гэдэг дуугаан зохиож дуулж авсан гэдэг. Энэ бүхэнд уурсан Гандан бээл шилийн сайн ир болж хүлгийн сайхан бор морь унсан Барамсан Сэрэтрийг олон жил барих гэж чадаагүйдээ өшөрхөн зэвсгэлсэн 20-од хүнээр тандуул тавин 4 настай бор морийг нь буудан алав. Тэгээд халах голын цагаан үзүр гэдэг газар 4 алд нөх ухаж хориод хэдэн сар хоол ундгүй суулган турааж алсан гэдэг. Ингиж эрийн сайхан ир, хүлгийн сайхан хөлөг хоёрын дундаас үссэн 4 настай бор дуу олон дэлгэрсэн түүхтэй. Мөн тэр үед Сэцэнхан аймгийн Бухын Мэндийн гайхамшигтай хурдан Бухан халиун гих морь байсан бөгөөд энэ хүний морины нэртэй андууран дуулагдах болжээ. Туулаа нэвэртэй нь 2 дахь сувгаа нээж газрын гаваас хэмээн нэрлэлээ. Тайлбар хэсэгт газрын гаваас подкастны холбоос бий. Та тэр холбоосоор орж сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарж хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Ингэснээр шинэ бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Энэхүү шинэ сувгаар магад урд хинч ярьж байгаагүй, хизээж дуулж байгаагүй үлгэр домог, аимшигт өгүүлэг, туужийг таны сэтгэлд хүргэх хэмээн хийчих болно. Газрын гаваас подкаст. Хэрмийн өндөр дууны домог. Хувьсгалаас өмнө Ханга нутгийн 2 хүн хөвсгөлийн хязгаарт олон жил харуулт суугаад хугацаа талбай дуусхан нутгийн зүг хүлгийн жолоо залав. Буцах замда Хэрмийн өндөр уул гэдэг газар төр амарчээ. Нутаг ус гэр орноосоо олон жил хол суусан тэр хоёр өндөр уулан дээрээс хол ойрын бараа харж сутал тэднээс доош нь ханан хадны завсар бүрэгдийн зулцаг үүрэндээ байх нь харагдана. Бүрэгдийн зулцаг авч тижээ нутагтаа очиод ан агны гэж хэлэлцэн нэгнийгээ доош дүүжингээр буулгав. Доош буусан нөхөр нь бүрэгдийн зулцаг бариа дээш гарах гэтэл нөгөө нөхөр нь татаж авалгүй дүүжин сурын үзүүрийг доош хаячаад хүрэн жороо морийг нь унаад орхиод явчихжээ. Яагаад ингэдэг вүлээ гэтэл сүй тавьсан болзоод хүүхэн нутаг усандаа зартай хүрэн жороо морь хоёрт нь далдуур санаархаж явсан юм байжээ. Хадан хавцалт хаягдсан залуу эр дээгүр нисэх бүрэгдийн жигүүр татархан сутал санаанд нь нэгэн сонин бодол төрөв. Бүрэгдийн далавчаар жигүүр хийж хавцлаас гарахаар шийтгэхэд далавч ургаснаас өөрцгүй санагдав гин. Олсон арга нь удаан хугацааны уйггүй ажиллагаа, арга самба, тэсвэр шаардах зүйл юм байж. Ингээд их бүргэд зулцагтаа идэхэм авчирч өгөхт нь түүнээс нь зулцагтаа хуваалцсан идэж хадны завсрын усаар унтлан өдөр хоногийг өнгөрөхдөө зүгээр суусангүй. Бүрэгдийн зулцгийг өөртөө дасхан хүзүүнээс нь жижиг чулуу дүүжлэн нисгэд сургаж зулцгаа торних бүр чулууг нь томсгож байлаа. Ингэсээр өнөөх зулцаг бүр хүний биеийн жинтэй тэнцвүүц том чулуугдаа нисдэг болов. Ингэж байхдаа хандаа итгэсэн итгэл тэмүүлсэн сэтгэлээ илэрхийлж ийн дуулжээ. Хэрмийн өндөр ууланд нь дунайрын буудан татна. Тэр дунайрыг татхад уйдсан сэтгэл сэргэн. Хүрмийн улаан хаданд хүрэлдээ бүрэгдийн зулцаг хүч юугаа нэмж сүд юугаа гүйцэн. Хүрэнгийн жороомор хүрэн хүртлээ тэлмэн. Хүний жаахан үр дасан дастлаа удана. Арын өндөр модонд авраг бүргэд тагшин алаг хараа бодоход амраг бие догдлоно. Холын холд үлдсэн би хонгорыгоо бодож дуулна. Хоёр сэтгэл минь хорвоо ертөнцөд үнэнчтэй. Тэгэхдээ учир мэдэхгүй адгуус хүний аяыг дагавч ухаантай амаргийн сэтгэлээ хизээч урвахгүй гэдэгт бүрэн итгэж байсан нь түүнд давхар хүч өгч байжээ. Бүрэгдийн зулцаг өсөж өөрийг нь даа нисэж чадах болсонд
Залуу эр өөрийгөө дүүжингийн сураар бүрэгдтэй холбон уйсанд бүрэгдэн жигүүрээ хідэнтэй дилж ялаа хальтрам их цавцлын дундаас гарсан гин. Ингээд дасгаж авсан бүрэгдээ мөрөн дээрээ суулхан хавцлын дунд зохион дуулсан хэрмийн өндөр дуугаа дуулсаар нутагтаа ирсэн юм гин үлээ. Туулайны үртэй подкаст. Бүүвэн дууны домог. Халхуудын дунд дэлгэрсэн нэгэн бүүвэн дунд Зээхи мэргэн гэдэг нэр гардаг. Энэ Зээхи мэргэн гэдэг ядуу гөрөөчөн Зэлэн зунгаа гэдэг охин дүүтэй байжээ. Зээхи мэргэн дүүгээ хойд ихийн гар дээр байлгахгүй гэсэндээ хадны агууд орхиод өдөр болгон хоол авчирч өгдөг байжээ. Үүнийг хатуу сэтгэлд хойд их нь мэдээд нэгэн өдөр Зээхи мэргэний дүү дээр нь очиж түүнтэй шүр залгиж тоглоё гэд охинд шүр залгуулж ухаангүй болгож ах нь дүүдээ харамсан өндөр модны орой дээр оршуулжээ. Гэтэл байна. Нэгэн буг охиныг оршуулсан модыг тохиолдлоор шүргөөж охиныг унагахад охины амнаас шүр унаж амь оржээ. Ингээд ядуу охин хэрэн тэнэж яваад нэг ядуу эмэгний хүүхэд болж хамт амьдрав. Охин өсөж олны харааг булаасан үзэсгэлэнтэй сайхан хүүхэн боллоо. Тэгээд Харнүдэн хааны хүү харлаг тайж тэр охиныг гэргийгээ болгож аваад хүүхэд төрүүлжээ. Хүүхэн ачид ахыгаа олж уулзахсан гэж бодоод хүүгээ бүүвэлэхтэй. Зээхи мэргэний зээлээ бүүвэ, Зэлэн зунгаагийн хүүлээ бүүвэ, Харнүдэн хааны ачлаа бүүвэ, харлаг тайжийн хүүлээ бүүвэ гэж дуулдаг байжээ. Үүнийг ах нь сонсоод дүүтэйгээ уулзсан гэсэн домогтой юм. Та YouTube дээр Туулайны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк төвчөө дараарай. Мөн тайлбар хэсэгт Газрын гаваас подкаст руу хүрэх холбоос бий. Газрын гаваас подкастыг subscribe төвчөө дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээрээ та намайг дэмжиж буй юм. Эрдэнэтэйлийн ус дууны домог. Өвөрхангай аймгийн Баруунбаян улаан сумын малчин өвгөн Шадав самбуга хэлжээ. Би залуу насандаа ноёны адаг үе тэнгийн хідэн ирчүүдтэй малалдаг байсан юм. Ажлын зав чөлөөгөөр нутгийн айлуудыг бишгүүдээ л хийсэн. Нэгэн өдөр нутгийн айлд буутал хүрээнд сайн ноён хан аймгаас гэрлэж бараалах нь гэж нэгэн ноён ирсэн юм гин. Тэгээ тэр ноён таалагдах ихнэр олж өгөх гэж энэ тэндээ сайхан ихнэрүүдийг хүргэж аваачаад үзүүлээд байж. Манай голоос 2 чихнэр аваад явчихлаа гэж амтэн хүн ярилцах юм. Энэ яриа гарснаас хойш хэд хоног өнгөрөөд байтал өнөө манай голоос явсан 2 ихнэр буцаж ирлээ. Тэгээд хэлж байна. Өнөө харийн ноён маань сайн ноёны дуу хүүхэн ноёныг таалж гинэ гэдэг яриа гарч манай голоор нэг яриа үүсв. Хэд хоног өнгөрөөд байтал хүүхэн ноён харийн тэр ноёнтой суухыг дургуутсаж Эрдэнэтэйлийн ус нь эргээд агаа дуурснаа хөө. Ээж нь үгүй намайг энхэн газар цөөлвөөхөө. Төгрөг цаасан юм бүүгээ төрөл дундаа хуваала. Төрөлд нь мэддэгдээгүй намайг төвдийн газар цөөлвөөхөө. Цайлан цагаан юм бүүгээ завсар дундаа хуваала. Засагт нь мэддэгдээгүй намайг захын газар цөөлвөөхөө гэж дуулж явна гэдэг яриа гарчээ. Нээрээ сайн ноён намнан сүрэн энэ үеэр эзгүй байсан юм гинлээ. Тэгээ түүнээс хойш удалгүй намнан сүрэн ирж дүүгээ тэр харийн ноёнд өгүүлэхийг болсон учраас өнөө харийн ноён бөөн уур хилэн болоод буцсан юм байх. Тэр явдлаас хойш энэ дүүг хүүхэн ноёны зохиосон дуу гэж нутгийнхнаа нь их л дуулдаг болжээ. Сайн ноён хаан намнан сүрэнгийн эцэг төгс очрын 2 дугаар хатан цог дээр түүнээс 5 хүүхэд гаргасан юм байна. Түүний 1 дахь хүүхэд төвчин содном хувилгаан лам. 2 дахь хүүхэд нь ренчин шишгүн. 3 дахь хүүхэд нь майн авга. 4 дахь хүүхэд нь хүүхэн ноён ламхүг. Тавг сайрын торгуудын ноён хатнаа болгохоор ирээд намнан сүрэнгааг эзгүй хойгуур түүнийг өгөхөөр шийдсэн боловч
Намнан сүр ноён ирээд түүнийг нь болиулчихсан гэдэг яриатай юм да. Өөр нэгэн домог. Баян хонгор аймгийн Галууд сум. Сайн ноён хан аймгийн Дархан гүний хушууны нутаг Эрдэнэтэлийн голын тохоод нутагтай Довдон тойны охин Дантэг алс хол ховдын хязгаараас нэгэн ноён хатан болгож авахар богтолоход Дантэй бүсгүй Эрдэнэтэлийн ус нэртэй дуг зохиосон гин. Эрдэнэтэлийн ус нь эргээ дагаад уурснаахөө. Ээж нь үгүй намайг энхэн газар цөллөөхөө. 15 тай намайг авдранд хийгээ зоожлоохөө. Аав ээжгүй намайг алс газар цөллөөхөө. Эдийн цагаан юм бүүгээ энгийн олноор хуваалаахөө. Эмгэн буурал ээжигээ эргэн хараад уйлнаахөө. Төгрөг цагаан юм бүүгээ төрөл олноороо хуваалаахөө. Төрхөмд очоогүй намайг төмний газар цөллөөхөө. Цалин цагаан юм бүүгээ засаг хушуугаараа хуваалаахөө. Жаахан настай намайг захын газар цөллөөхөө. Өөрийн минь ээж байсан бол Уйлдийн хаанд юунд өгөх вэ хөө? Энд яригдж буй Дантэй бүсгүй домгийг би урд уншиж байсан билээ. Тайлбар хэсэгт Дантэй бүсгүй домгийн холбоосыг орууллаа. Та сонирхоод үзээрэй. Мөн баруун дээд бууланд бас холбоос харагдаж байна. Туулайн ивэртэй. Соёг бор дууны домог. Эртээ урдын цагт нэгэн хүүтэй эмгэн өвгөн хоёр байжээ. Хүү нэрийн цэнд хүрч урт хугацаагаар цэргийн албанд мордлоо гин. Харин нутагт явсан хүү цэргийн албаа арайхийн дуусгаад нутаг усандаа буцах гэтэл унах унаагүй ирэхээр нутгийн нэгэн баян айл зарцлагдсан хонь хариулан аргал түүж адуу малыг нь адгуулан амьдарч байж. Энэ хооронд хүү баяны ганц эрх танхи охинтой ижилдэн дасалцж улмаар амаргийн холбоотой болжээ. Хүү нэгэн удаа хэлжээ. Би орон нутаг аав ээжээсээ салан одсоор их л утлаа. Тэдэнтэйгээ очиж уулзах юмсан гэсэн охин. Харин чи ямар морь унж авах вүлээ? Гэхэд хүү дуу эс гаргав. Тэгэхэд охин чи боразрагны унаг бор шүтлэн авъя гэж ааваас гуйгаад үз. Гэхэд охиных нь хэлсэн ёсоор эцэг нь хүүд бор шүтлэнгээ өгчээ. Хүү түүнийг сургаж номхруулад нутаг явах болсон тул хүүг үдэж мордуулахаар охин хамт явж гин. Нэгэн уулын ард очоод хүү охинд хэлжээ. Чи одоо ингээ буцтаа дэндүү холдчихлоо. Гэхэд охин уулын араас салбал уулзахгүй байж магадгүй. Уулын өврөөс салъя гэд охин уулын ингэрт очоод бор шүтлэн чин соёолон болж сүүл нь газар 4-3 хүрэх үед зуны дунд сарын ихэр намайг нэг эргээрээ дэ гэж хэлээд сэтгэлд хосууд салжээ. Хүү нутаг усандаа ирэн аав ээжээ асран тэтгэхээр нутгийн нэг ноёны адуучин болов. Нэгэн өдөр адууга услан байтал бор шүдлэн нь өрөөсөн хөлөө өргөө зогсож байна гин. Хүү боджээ. Сайхан морь болж байна да. Гэхийн зур амар хайртынх нь хэлсэн үг толгоонд нь оржээ. Энэ үед бор шүдлэн соёолн нас гүйцэж зуны дунд сар гарсан юм байж. Хүү соёолон бор морио унаад амраг бүсгийн нутагт хурж очиход баяны уяан дээр олон морд багшран гэрт дуу хуур хангинаж байх юм гин. Охины эцгийн гэрт орвол эцэг их хоёр хүүг танин за дээшээ суу гэж урлаа. Охин гэртээ байсангүй. Сураг сонсвоос охиныг нутгийн ноёнд гэргий болгож өгөхөөр шийдэн 3 хоногийн найр хийж байгаа боловч охин юр дуугарахгүй байгаа гэжээ. Охины эцэг хүүг ая барихыг ураад хүү найрыг хүндэтгэн аяны дуу өргөлөө. Уулын араас салболхөө учран золгох тавилангүй яахөө. Уулын өврөө салболхөө уулзан золгох жамтаа яахөө. Соёг бор шүдлэн хөө соёолн насанд хүрвэхөө. Зуны сар дундаа орвоохөө. Зулцган ялах ногоон соёолон ганхнаахөө гэж дуулахад охин уг дууны учрыг ойлгон амар хүүтэйгээ уулзжээ. Би хөгшин ноёнд хүчээр очих болоод байна. Хэн дүүрэх вэ гэж асуувал би дүүрий гэж хэлээрэ гэд хүүхнийг дүүрч зугуухан аажмаар гэлдрэн явж байж. Гэтэл хүмүүс
хурдан явахыг шаардсан тул бор мориороо хурдлан давхив. Ийхүү хос залуус эртнээс таньсан итгэлт хурдан бор морин ноёныхонд гүйцэгдэлгүй зугцаар хүүгийн нутагт ирж амар тайван аз жаргалтай амьдарчээ. Арын мод олонч бол агар зандан ургаагүй, ахан дүүс олон болж ааваас үнэнч хүнгүй. Ингри мод олонч бол эрчтэй зандан ургаагүй, эгч дүүнэр олонч бол ээжээс үнэнч хүнгүй гэж дуунд гарч байгааг бодоход дуу домог хоёр нэг үндэстэй юм. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Даа Бэйлийн унаг дууны домог. Мянгатад Даа Бэйлийн унаг, өөлдөд Баатар Бэйлийн унаг бардан халуу морь гэж дуулдаг. Баатар Бэйлийн хушуунаас Увс аймгийн өмнө говьсом. Манж эзэн хааны бэлэг төгсөн халуу морь нутаг усандаа гүйж иржээ. Өөлд мянгат хушууны даа бүгдийн дарга нар тэргүүний уурагч бугуулч хүмүүстэйгээ хамтран барьж авчээ. Энэ үед өөлдийн хушууны соолон даа гихч ийм нэгэн дуу зохион дуулсан нь ам дамжин одоо хүрсэн гин. Туулаа нэвэртэй. Үүлэн өнгөт бор дууны домог. 1755-аас 58 онд Манч хятадын дарлалын эсрэг хатан зориг гарган тэмцсэн ард түмний бослого дарагдж, бослогын удирдагч Шадарван Жанжин Чингүнжав баригджээ. Жанжин Чингүнжавыг Бээжинд хүргэж цаазалахаар болов. Хайрт жанжнаа алдсан шадар албатууд нь уханд урцаа ачиж, нутаг усаа орхин дөрвөн нүүлээ. Чингүнжав явахдаа шадар албатуудаа хандаж, амь насаа хамгаалж алс холнүүхийг захиад хизээ нэгэн цагт эргэж ирнэ гэж амлажээ. Мянгадууд Чингүнжавыг эргэж ирээд харийн дарлаас чөлөөлнө гэж гүн бат итгэдэг байв. Тиймдээж одоо хүртэл хар хаявч хөхүүдээ нээсээр хүлээж байдгийн. Жанжнаа баримтлагдсанд харуулсч эргэж ирнэ гэж харуулдан хүлээхдээ итгэл түлгэн байсан үүлэн өнгөт бор морины нэрээр дуу зохион дуулжээ. Мянгадууд энэ дууг найр наадамд дуулдаггүй. Тэгсэн атлаа огт мартдаггүй. Харуулсал хүндэтгэлийн дуу учраас найр цэнгэл дуулдаггүй юм байжээ. Туулаа нэвэртэй. Бүжир гүйдэлтэй бөмбөн цоохор морь дууны домог. Энэ дууг хүүхэн хутаг зохиосон гин. Хүүхэн хутагт төр байсан цагт хулгай байна. Төхөн байсан газар чон бий. Төхөн барта гэж хэлээд хулгай хийж шилийн сайн ир болохоор шийдэн харийн хушуунаас адуу хулгайлж хөөжээ. Хулгайлсан адууга хөөж явахдаа энэ дууг зохиосон юм гин. Бүжир гүйдэлтэй бөмбөн цоохор морь. Хинтээ нутгийнхан хүүхэн хутагтын талаар ярихдаа хүүхэн хутагт гэж ямар хүн хаан амьдарч байсныг мэдэх хүн ховор. Яагаад хүүхэн хутагт гэж нэрлсэн гэхэд хүүхэн хүн шиг царайлаг сайхан хүн байсан гэлцэн. Судлаач Эрдэмтэн Потанин Очерки Север Западнай Монголиа номондоо хүүхэн хутагт нэг өдөр ирэхтэй, нөгөө өдөр эмэгтэй болчихтой гэж ярьдаг гэж бичжээ. Мөн Шадарвангийн тухай домог бичгтээ Шадарван дархан бэл үе жанжин амар санаа нар богд эзний хаан ширээнд Шадарванг суулгахаар хувилджээ. Тэгтэл үе жанжин урвсан тул илчлэгдэж Шадарвангийн толгойг 3 удаа цавцсан боловч дахин амилж хүүхэн хутагтын дүрд хувирчээ гэж бичсэн байна. Зарим хүн хүүхэн хутагтыг зүсээ хувиргасан эмэгтэй хүн байсан гэлцдэг. Туулаа нэвэртэй подкаст. Хашлаг зандан хар дууны домог. Дээр үед нэгэн ноёны цэрэгт хүний ганц хүү алба хаажээ. Тэр хүү ноёны агтаж цэрэг байгаад тухайн үеийн феодалын харгас ёсоор цэргийн тугийг хүний ганц хүүгийн амиар тагдаг юм байж. Ноён агтаж хүүгээр тугаа дахихаар шийджээ. Ноёны галч өвгөн энэ тухай сэмхэн мэдээд харуулсан өрөвдөж нэг өдөр хүүтэй зориуд уулзсан. Ноён чамаар
туг тахих гин ам хэтрэг арга сөвөгч хэлхүүмэн нэг сайхан дуу зохиож дуулаад ноён хатан хоёрыг уйруул тэгвэл ам хэлтэрж болох юм гэж зөвлөжээ. Өвөгний зөвлөсөн ёсоор хүү хідэн шүн адуу манахта хашлаг зандан хар химээх дууг зохиожээ. Учир юм гэвээс ноёны адуун сүрэгт хашлаг зандан хар эрвгэр сайхан бор гэдэг хоёр гот сайхан аргамаг хүлэг байдгийг агтаж цэрэг таньж хайрлсан юм байжээ. Ингээд нэгэн өглөө сайхан аргамаг хүлэгтэй зориулж зохиосон дуугаа дуулж ноёны гадуур адууга хөөн өнгөрөв. Ноён хатан хоёр дууг сонсож ихэд уяран хэн зохиосон юун тухай дууг хэн ийхүү сэтгэлд хоногшим сайхан дуулж байгааг сураглан мэдэж гин. Тэгээд агтаж хүүгээр туг тахихаа болжээ. Та YouTube дээр Дулааны урта подкастыг үзэж бас сонслоо. Ардын дууны домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн тайлбар хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг маань дэмжиж subscribe товчоод дарахтал хангалттай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.